За сайн байцгаана уу? Тэгэхээр дараачих влогтой тавтамаар одоо бидний үргэлжлэх дараагийн влог юу вэ гэх юм бол Хонконг Disneyland. За тэгэхээр энэ хүү влогтой хамтдаа Хонконгийн Disneyland дээр аялцгаая. За Disney's official store дээр орж байна. Тэгэхээр за эхлээд мэдээж орохдоо гоё чих аваад орох нь мэдээж зүг ёсны хэрэг. За нөгөө та бидний дуртай Анна Элсагийн төрөл бүрийн эд зүйлс бүр чихэр нь хүртэл байна. Анна Элсатай офруш хүртэл байна. Энэ муу дооцоогоос бүр залхаж байна хаасаагүй. Биднос яг хөө би нэг гоё чих орлоо зүүчмээр идэг энэ охин шиг. Ямар чих бол зүүх үү? Хүүхдүүдэд нааша дуулаад Ben. За төлбөрийн мэдээлэл хэлье. Тэгэхээр Хонконгийн Disneyland үзэхээр бол өдрөөсөө шалтгаалаад төлбөр нь өөр байдаг юм байна. Тэгээд бидний хувьд болохоор онлайнаар захиалаагүй төлбөрийн тикетийн офисоос ирээд захиалсан. Тэгээд 2 том хүн, 1 хүүхдийн тасалбар, 3 ширхэг тасалбар нийлээд 800,000 төгрөг орчим болсон гэсэн. Тэгээд Монгол мөнгөөр хэлж байгаа шүү. За өдрөөр өөр өдөг гэсэн. Бүх тоглоомн дээр суух нь үнэгүй байдаг дотроо багтаж байгаа гэсэн. Гэхдээ хэрвээ зарим тоглоомн дээр очиод оочрт ихтэй санагдаад экспресс авмаар шууд оочргүй аюу хурдан ормоор санагдах юм бол тухайн тоглоом болгон дээр 99 Хонконг доллар төлөөд шууд орж бас болдго юм байлээ. Гэхдээ бүх тоглоомн дээр болохоор хэдэн минут хүлээх үү гэдэг нь харагдана. За тэрийг харахыг хүсэж байгаа бол тийм ээ шүү дээ харахыг хүсэж байгаа бол Хонконг Disneyland гэсэн одоо аппликейшн татаад мапа хараад явж болно. Гоё чинэлээ purple цэцэг байна гэж шүү дээ. За энэ ингээд map байж гэн тэгээд ингээд минутууд нь харагдаж байна. Яг аль хэсгээр ороод хэдэн минут хүлээх үү, хаана явах уу гэд хаана бас 0 байгаа гэд бүх хэсэг харагдаж байна.
олон нөхдүүдийн хүлээсэн Frozen Land буюу Elsa, Anna хоёрын одоо тосгонд ирчихсэн байна. Манай охины ёстой ганц хүсчихсэн орохыг одоо мөрөөдчихсэн газар нь энэгээр дүүрэн жижигэн Anna, Elsa-нууд байна да. За Anna, Elsa болохыг хүсэж байгаа охтууд байна уу? Найзуудаа Anna, Elsa хоёрын тосгонд ирчихсэн байх шүү манайхаа. Anna, Elsa хоёр дуртай охтууд байгаа бол энэгээр дүүрэн Anna, Elsa болоо хуурчихсан хөөрхөн охтууд байна шүү. Ямар гоё юм бэ? Оо энэ Anna, Elsa-гийн ямар гоё байшингууд вэ? Оо тэр бүр цэнхэр өнгөтэй байшин байна. Би ч гэсэн орж үзмээр байна найзуудаа. Оо тэр бүрхрээтэй байшин байна. Оо жижигхэн баахан Anna, Elsa-нуудад яваад байх юм. Anna, Elsa хоёрын дэлгүүрт ороод ирсэн чинь зөндөө олон юм байна. Наадаг зургууд нь байна, малгай нь байна, обрушгууд нь хүртэл байна. Чихэмлүүд нь хүртэл байна. Оо бүр хэмэл ус хүртэл байдаг юм биш үү? Ямар гоё юм бэ? Бурхан минь за тэгээд энэ хагасаа бүтээсэн өдөр битгий ирж тоглоорой битүү очор байд юм шүү. Тэг яалтч байхгүй бидний ирж байгаа нь ингээд таарчихсан. Тэгэхээр та бүхэн манаас төлөвлөж байгаад эртхэн ирсэн дээр вэ шүү. Тоглоомны очор дэлгүүр ороод бүр ингээд амар зүрхэд хэцүү байна. Орилуулаад аваад ахиад байна да. Уулын дундуур гатаг галзуу уулгана байна. Ойрхон онгоцны буудлын юм шиг үлээ энэ онгоц нисээд байгаа. За манай охин сая энэ Frozen Store-оос нэг ийм сонио астдаг шидэт дохиур, нэг лаг палааж, нэг Ааса, нэг Elsa, Anna-гийн хоёр чихвэл аваад ингээд дөрвөн шиг юм авсан чинь $900 болсон байна. Америк доллар уу? Хонконг доллар уу? Аль нэр? $900 Хонконг доллар болсон байна. Тэгээ 450 мянган төгрөг орж басан байх шүү. За энэ мөнгө бол талиж дуусах юм байна. Ер нь амар үнэтэй байт юм биш үү манайхаа анхааруулж хэлж байгаа шүү дээ. Тэгвэл яг хөө тийж олон юм аваад хэрэггүй. За одоо мэдээж хүүхэд өөрөө хүсэж зорж ирж байгаа юм аль болох аваад хийх хичээн. Тэгээд ер нь ингээд байг үүргэвчтэй явах хэрэгтэй. Тэгээд ардаа чихэл явсан дээр хэрэгтэй угаасаа. Тэгэхгүй санжаадуудаа торч ирээ явахаар ядаргаатай гарч хүлээтэй байсан дээр. Би бас нэг юм анхааруулж хэлэхэд энэ ийм зузаан уултай гутал алхахад айгүй амар байдсан шүү. Тэгээд зузаан уултай кет хүмүүсөөд явхад ер нь ядардаг. За манайхаа тэгээд Disneyland-аас хүргэж байгаа нэгдүгээр влог ингээд дуслаа. Тэгвэл лайк, subscribe чи таалагдсан бол дараа юу үзэх бичээрэй. Лайк, subscribe дарахад бити мартаарай. До свидания, ребята.